Зүйсэн зүйлсэн. За өнөөдөр мэдээч өдрийн бэктестээ эцгээе. 7 гэсэн байна. 7 дээр зогссон юм шиг байна. Окей. За 6278%. За өнөөдөр бол нэлээд богинохон өвчнө. Яа гэх юм бол би гэртээ биш байгаа. Гадуур явж байгаа учраас амар тэгээд удаадах сонирхол алга байна. Окей. За өнөөдөр бол daily дээр down targetж байна, trace targetж байна, Fibonacci 30 намар 2 targetж байна, impulse боломжтой targetж байна, дооштой. Доошоо бол daily-ийн спорт хүртэл боломжтой targetж байна. За daily-ийн спортын дээрээс бас өөр тоглолт орж иж магадгүй. 4 цаг дээр бол 4 цагийн down trend stage zone trace төлөвлөн. Ойролцоогоор Fibonacci-гийн нэг 70-17 таа ч юм уу те эрх зон дээр бол ирсэн байгаа харагдаж байна. Гэхдээ доошоо нэг түрж магадгүй юм. 4 цагийн trace төлөвлөн бас хүрээд ирж магадгүй юм. Окей. За 30 минутын дээр юу болж байгааг харъя. Тэгээд сешн бас оруулаад ирсэн дээр байхаа. 30 минутын дээр. За 30 минут бол доош шууд түрдгээрээ түрж байгаа юм байна. Энд яг юу болоод байна? Яагаад ингэж буцаж хоошоо яваад урагшаа яваад байна? Нэг тийм сонин хацалттай байгаад байгаа юм. Окей. За 30 минутын дээр үнцэн хөдөлгөөн яг одоо daily дээр бол үнцэн хөдөлгөөн daily-гийн down sell-тэй trace-тэй 30 намар нэртэй impulse боломжтой 4 цаг дээр бол 4 цагийн down sell-тэй trace-тэй Fibonacci-гийн ойролцоо орны 77-тай өмнө оролт төр ирсэн тэ доош боломжтой хөдөлгөөн байгаад байгаа. Гэхдээ мэдээж 4 цагийн trace-тэй хөдөлгөөн ирж болно. Асуудал байхгүй. Тэгээд 30 минутын дээр яамаар байна харцгаая. За 30 минутын дээр бол шууд доош түрхүү 4 цагийн trace-тэй хөдөлгөөн ирэх үү гэдэг байр суурин дээр очтой. Тэгээд энд яроол үсээд орой үсэж байгаа. Яроолгоо тэгээд энд бол ямар нэгэн оролтод үүсэхгүй. За 4 цаг trace төлөвлөгөө нь авчрыг гэсэн юм болов гэж харж байна. 4 цагийн trace төлөвлөгөө харах хэрэггүй байна. 30 минут бол ер нь 4 цагийн trace төлөвлөгөө хийж чадсангүй. За 30 минут эндээсээ одоо reverse хийгээд дэшээ аплаад trace төлөвлөгөө өгчих юм бол маш гоё buy орж ирэх гээд байна. За нэг жоохон гүн зүгтээ. За тэгтээ цаг бол болохгүй байгаа даа. Цаг бол угаас болохгүй энэ дээр. Ингээд хурдан дарахаар ингээд байгаа юм шүү дээ. За эндээс харин орж ирж ин л та дэшээ buying боломж daily time frame-ийн спортон дээр ойцсон daily-гийн ерөөхдөө бол эсрэг явчих боломжтой хөдөлгөөн ороод ирж байгаа. За тэгээ daily time frame спортон дээр байгаа daily-гийн эсрэг явдаг дээр бол хөдөлгөөн энд харагдж байгаа энэ level дээр. За тэгээ тэрнээс дэшээ гэх юм бол үнцэн хөдөлгөөн маань энд харагдж байгаа энэ level дээр гэсэн ийм resistance бол байж байгаа. Харагдаж байна. Окей. За 4 цаг дээр гэх юм бол 4 цагийн хөдөлгөөн down trend sell зонтой trace-тэй доош impulse явж магадгүй гэдэг. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минут after buying зонтой trace-тэй. За тэгээд хөдөлгөөн дээр 30 минутын дээр 85 хавцаа 300 тай. 85 тай 300 тай. За та сонсогч нь үгүй арт нэг юм уушгнаад байгаа нэг бүр байгаа. Эцэж хамаатдаггүй. Тэгэхээр тэрнээс болоод ер нь өнөөдрийн simulation бол том богинохоо өвчнө. Окей. За trace төлөвлөгөөн 38.2-т daily break-ийг хийж магадгүй. Daily break-ийг нэгээд ороод ирвэл яах вэ гэвэл ороод ирнэс тэ. Тэгээ ер нь бол хөдөлгөөн дээр хэдүүлээ энд харагдаж байгаа. Sell базар доош. Миний харж байгаа ч одоо энэ хараа ингээд нээлтийн хань шал өөр газар нэгээд байгаа. Энэ дээр бас аюу асуудалтай энэ soft forex аюу асуудалтай болсон байна лээ. Ер нь бол ийм байгаагүй. За дээшээ TP-г авчиж байгаа. За тэгээ үнцэн хөдөлгөөн Fibonacci 38.2-т учраас дээшээ бүр гүн орж магадгүй. Daily-гийн Яроол руу break-ийг нэгээд daily-ийн resist руу чиглэсэн байдалтай өсөө 4 цаг бол down trend sell зонтой trace төлөвлөгөө авчирч байгаа. Daily руу орох уугүй гэж шалтгаалаад үнцэн хөдөлгөөн маань тэгээд ер нь хөдлөнө. За 30 минут дахиад trace төлөвлөгөө авчирсан. За энэ яагаад тухраад байна. За тэгээд доошоо reverse хийсэн 30 минутын reverse ороод ирж байгаа. Trace төлөвлөгөө авчирч байгаа. За тэр trace төлөвлөгөөнд бол амжилттай болчихж байгаа харагдаж байна. За эндээс бол үнцэн хөдөлгөөн энийг арилгаж хаяад down-тай resistance дээр мөрөгсөн байдалтай. Окей. За эндээс би зүгээр 4 цагаар явуулчихдөө. Ингээд нэг жоохон гараа өдөрлөгөө ойртуулахгүй бол нэг нэгээр нь явуулчихлаа. За тэгээд энд бол хөдөлгөөн daily бол down-тай sell-тэй хэвэр байгаа. 4 цаг бол down-тай sell-тэй хэвэр байгаа. 4 цагийн trace төлөвлөгөө аваад ирсэн Fibonacci-гийн 50-тай impulse боломжтой хөдөлгөөн байгаа. 30 минутын дээр бол down sell-тэй хэвэр байна. 30 минутын down sell. За ер нь бол яроолоо эвдчээж trace өгвөл илүү бас зохилтой болох гээд байна л да. Тэгээд ер нь бол яг daily-ийн resist-ийг их шалгаад орой үүсгэж магадгүй. За эндээс бүр daily break-ийг ороод ирж байна. Бүр daily break-ийг олж ирээ daily-ийн оройг шалгах чинь 4 цаг бол daily-ийн resist дээрээс унахгүй бол дээш resist одоо reverse хийгээд явчих магадлал маш өндөртэй болоо явчих чинь.
За 4 цаг дээр юу гэсэн энийг энд байршуулад энийг цаг дээр байршуулад дэй дээр за тий яг зөв байрлал дээр байна. За ийшээ нэг байна. За энд бас нэг ийм resist байна. За тэгээд дээшээ нэг resist байна. Окей. За нэг иймэрхүү resistүүд бол хүлээж чинь 4 цагийн tracing тийм хөдөлгөөнийг. За дээшээ daily-гийн одоо үнцээ оройг ингээд шалгах чинь гэдэг бол эндээс reverse хийгээд дээшлчих магадлалыг бас өсгөхөд байгаа. Тэгэхээр энэ магадлалаараа хөдөлнө гэх юм бол үнцөлгөө 4 цаг дээр нэлийн урд өсөлт үзүүлэх баг. За хэн мэдхүү тэгээд 30 минут бол энэ дээр гаргасан тохиолдолд тийш нь байт чийл гэсэн сонирхол байна ямар ч байсан. За 30 минут дээшээ гарч ирж байгаа харагдаж байна. Tracing дөгөөд дээшээ байдагдах уу 4 цагийн resistance дээр те. За эндээс бол ер нь daily time frame ерөөхдөө өмнө орлогоо breaking хийсэн байдалтай орж ирж байгаа юм байна. Daily time frame-ийг ажиглах юм бол daily time frame downtrend sell zone tracing төлөвлөгөөнд өмнө байсан impulse төлөвлөгөөний Fibonacci-гийн ойролцоогоор нэг Fibonacci-гийн 88.6-тай. За хөдөлгөөн дээр бол юу гэсэн 4 цагаар нэг гүйлгчээ тэгээд 30 минутаар гүйлгэж эхлэе. Окей. За эндээс бол хөдөлгөөн маань ерөнхий өмнө орлогоо breaking хийж магадгүй юм шиг харуулсан. Гэхдээ 4 цаг дээр бол still downtrend selling zone-тай байгаа. Daily-гийн өмнө орлого breaking хийж чадахгүй бол хөдөлгөөн дэшээ чиглэлтэй хөдөлчих болно 30 минут бол. За өмнө орлого одоогийн байдлаар бол яг орой ёроол гээд downtrend руу шилжсэн байдалтай. Ер нь бол доор очоод tracing төлөвлөгөө өгчүүл уг нь зүгээр байна. Sell тал дээр эсвэл дээшээ гараад tracing төлөвлөгөө өгчүүл зүгээр buy тал дээр гээд яах гээд амар ядаргаатай байдаг юм аа. За тэгээд дээшээ гарч ирж байгаа харагдаж байна 30 минутын tracing төлөвлөгөөнөө өгж байгаа харагдаж байна. Гэхдээ цаг бол мэдээж Аз байгаа. За Аз дээр бол арилжихгүй. За тэгээд доошоо reverse хийж гин дээшээ буцаж гин доошоо reverse арай хийсэнгүй. Энд ер нь яг орой үүснэ. Энд орой үүсээгүй юм. Үүссэн юм байна л та. За доошоо reverse хийсэн. Даун болсон буцаад ап болох гэж оролцсон. За даунлаад байгаа. За одоо энэ дэр бол ер нь хөдөлгөөн өмнө орлого breaking хийх байдлаар унахтай. Одоо ийм уналтыг бол үзүүлж болно. Доошоо уналтыг шууд байдлаараа үзүүлж болно. Үгүй бол үнцүүлэн дээшээ одоо хөдөлмөр байна. 4 цаг бол апаялууга явах юм уу үгүй юм уу гэдэг байр суурийг бол баталгаажуулах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт нэг тийм яг хөдөлгөөнд орж ирэхгүй л байна л да. За 30 минутын дээр юу хийсэн харъя. 30 минут. За аплаад ороод ирсэн байгаа. Tracing төгөхгүй байгаа. Tracing төлөвлөгөө 4 цаг дээр нэг заваарч өгсөн. За 4 цагийн resistance дээр цохиулаад 4 цаг дээр бол ер нь шууд tracing тавьчих магадaltaй болоо авчиж байгаа. Daily дээр бол ап руугаа эргэсэн. За ап руугаа эргээд бол үнцөлгөө нэг амар сүртэй хөдөлгөөнийг бол үзүүлж чадаагүй. Дээшээ бол энэ resist руу үсэх боломж бол байгаа. Гэхдээ 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн resistance дээр цохиулаад trace авчих магадлал маш өндөртэй болчлоо. За 30 минутын дээр хэрвээ одоо trace ирэхгүй гэх юм бол 4 цагийг дээш нь эвдээд энэ яах гэдэг нь дээш нь эвдээд тэгээд үндсэн хөдөлгөөн маань ер нь tracing төлөвлөгөөнийг хийчих болно. Тэгэхээр яг одоо хийсэн байгаа хөдөлгөөн дээр бол орохгүй 4 цагийн яг энэ resist рүүгээ breaking хийсэн 30 минутын хөдөлгөөн дээр бол орно гэдэг бол шал тэнэг асуудал. Тэгэхээр 4 цагийн tracing төлөвлөгөөн одоо яг ирж ил байна л да. Тэгээ 30 минутаар үүдэрч байгаа юм байна. 30 минутын down болж байгаа юм байна. Энд дээр нэг дээшээ буцаад ап болоод tracing төх үү. За эндээс дээшээ reverse хийх үү, эсвэл breaking хийх үү? Breaking хийж гэн. За breaking амжилтгүй болж гэн. За эндээс хөдөлгөөн энэ ямар амар удаан хөдөлж байна. За энэ дээр зүгээр юу ачаа? Нэг 4 цаг даа, нэг 3 цаг дарчээ. Яг л таарчлаа те. Яг л прелом дээр одорч байгаа. За тэгээд доошо breaking хийсэн байгаа тэр хөдөлгөөн дээр бол нэг сүртэй асуудал бол үүсээгүй байна. Tracing төлөвлөгөөгмөр байна. Tracing төгөөд за энэ daily яг энэ дээр л ингээд гацчлаа да. Daily бол ер нь аптай байтай impulse явчих гэсэн сонирхол маш өндөртэй байгаа даа. Tracing төлөвлөгөө аваад ирсэн. Impulse яваад бэлэн. За миний дүрс мөрс гацч мацаад байгаа юм байхгүй бах те. Миний дүрс даагүй байгаа гэж найдаж байна. Окей. За тэгээд энэ CapCut ер нь дуусч байна уу? CapCut ер нь дуусчвал ууг нь айгу гайгүй болчихно доо. Гацалт бол. За тэгээд ер нь өмнө орлогоо breaking хийсэн. 4 цаг бол ерөөхдөө өмнө орлогоо бас breaking-ийг орж ирж байгаа. 30 минут бол яг breaking хийсэн
гэдгээрээ Trace-ийн хөдөлгөөн авчираад импульс явах боломжтой гэж харуулж байгаа. Тэгээд Яралтай оройтой яалтчгүй эндээс ингээд даунтай. За энэ бол оролт ерөөс үүсэх хөдөлгөөн биш байна гэдэг нь хардлаа. За эндээсээ хөдөлгөөн дээшээ орой эсвэл доошоо явуулах эвдэх байдлаар богино Trace-ийн хөдөлгөөн өгөх ёстой. Тэгжээж дээлийн импульс явах уу, брейкинг хийх үү гэдгээ харуулах ёстой байгаа. Тэгээд дээшээ бол эвдэж байгаа л харагдаж байна. За тэгээд надад бол 4 цагийн үсрэлт хэрэгтэй. За эндээсээ одоо үндсэн хөдөлгөөн маань яг Pre-London дээр ирлээ. Pre-London дээр ирэхэд бол Ярал гэхэд тун хэцүү юм үсгэсэн байна да. За Daily дээр бол импульс явахд бэлэн болсон байна. 4 бол импульсаа явахд бэлэн болсон байна. 30 бол аптай байтай болцсон байна. За яг Ярал үүсгэсэн байна. Тэгээд Ярал нь жоохон бохир Fibonacci-гийн 50-тай. Ер нь бол дээшээ 513 явчих боломжтой. Доошоо 150, 165 юм уу? 165, 515 байда. Тэгээд энэ энтри яг ханш айгу буруу нэгдээд байгаатай холбоотойгоор за өдрийн минь залбсан энэ холбоотойгоор бол хөдөлгөөн ерөөсөө эсэл нь дандаа буруу тавигчаад байгаа. Тэгээ энэ дээр бол 4 цагийн энэ дарагдж байгаа энэ resist-ийг бол дээш нэвчнийг шаард байгаа. За 30 минутын дээр бол та байтай, Trace-тэй, Яралтай дээш явж болно гэж шаард байгаа. Окей. За харъя дээшээ. За доошоо гэд нэлийн хэлбэлцэлтэй харагдаад байна. Окей. За тэгээ брейк хийчих юм байна. За брейк хийсэн үнцэлгэн өмнө орилгоо ороод ирсэн. Daily дээр 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн өмнө орилгоо ороод ирсэн. Бишээ daily-ийн өмнө орилгоо 4 цаг дээр ороод ирсэн. 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутын за давтай юм да. Аптай хөдөлгөөн тэгээд Яралаа эвдэх нь ойлгомжтой. Яралаа эвдсэн Trace-ийн төгөөд доошлох нь ойлгомжтой. Trace-ийн төгсөн. За тэгээд Trace-ийн дээр бол цаг нь таараагүй. За ингээ хөдөлгөөн цаашаа явсан. Та нарын ярь сонсогдож байна уу? Тэгээд хөдөлгөөн цаашаа явсан. Үндсэн хөдөлгөөн маань Daily дээр 61.8-тай. За 4 дээр аптай байтай Trace-тэй. За Trace-ийн хөдөлгөөн Fibonacci-гийн 61.8-тай импульстай явах боломжтой. Daily дээр аптай, 4 дээр аптай. За саяны яриа сонсогдож байна уу гэдэг би яагаад яриа сонсогдож байна уу гэдэг нь гэхлээр манайхан нөгөө ярьдэн штэ нэг гадаадууд гэхээр айгүй тийм юу юм шиг одоо юу гэмтэй нэг соёлтой Монгол гэхээр нэг мангар зангаар юм шиг ярьдаг. Тэр байдлаа болох хэрэгтэй. Яагаад гэвэл гадаадууд ч гэсэн өмнө маанаг гарууд байдаг. Маанаг гарууд хаасаагүй байгаа. Монголд ч гэсэн байгаа. Гэхдээ монголчууд тийм гадаадууд тийм биш гэсэн үг биш. Ерөөсөө гадаадууд ч гэсэн маанаг солонгосчууд саяны жишээ нэг солонгос охин байна те. Солонгосчууд бол маш их чимээтэй, маш маанаг тийм хүмүүс байдаг. Ихэнх нь зарим нь бол тэгээ гайгүй хүмүүс гайгүй л те. Тэгэхээр монголчууд л тийм гэсэн бодлоо авчаа ярэ. За тэгээ энэ дээр өмнө орилго брейк хийсэн дээшээ чиглэлдээ явж байгаа хөдөлгөөн 4 цаг дээр бол аптай байтай 61 минутын импульс явах боломжтой хөдөлгөөн 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын яг одоо мэлэр байтай хөдөлгөөн харагдаж байна. За daily-ийн яг энэ resist-ийн дээр гарах хэрэгтэй resist руу брейк хийсэн байгаа. За энэ брейк нь бол амжилтгүй болохын үед болчих байх. За 4 цаг бол хөдөлгөөн 4 цагийн импульс явах боломжтой. За 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын аптай байтай болсон учраас Trace-ийн тавьчраад импульс явах боломжтой хөдөлгөөн гэж үзнэ. За Trace-ийн тавьд ирсэн импульс явахд бэлэн болсон бэлтгэгдсэн хөдөлгөөн шиг харагдаж байна. 115 мав хавцаа эсэлтэй. Дээшээ бол үндсэн хөдөлгөөн маань Fibonacci-гийн нэг ойролцоогоор 38.2-тэй импульс явахд бэлэн. Дээшээ бол нэг 435 мав хавцаа. За тэгээд хөдөлгөөн бол энэ дээрээс ингэж жоохон доошлуулж өгөөд за тэгээд дээшээ гарч ирсэн. Харамсалтай нь бол гэхдээ энд би бол ингэж л хаана л та. Энд бол яг эсэл цугуулахгүй. Энд бол ингэж ороод ирэхэд нь за ерөөдөө хөдөлгөөнийг барих ямар шаардлагагүй боллоо гэдэг байдлаар хаана. За энэ хэрвээ манай өрөөнд байдаг хүмүүс мэдж байгаа бол яг ингэж хаадаг. Окей. За тэгээ хөдөлгөөн 30 минутын дээр амжилтгүй болоод даун болж байгаа шалтгаан бол daily time frame-ийн нөгөө нэг сая арилгаа хийсэн resist rule break-ийн хийсэн хөдөлгөөнийг үргэлжлүүлэх сонирхолтой 4 цагийн эсрэг чиглэлтэй явах хөдөлгөөн үүсэх боломжтой. Daily дээр бол интерналаараа даунтай гэдэг утгаараа 4 цагийн эсрэг явах боломжтой хөдөлгөөн байгаад байгаа учраас 30 минут ингэж хөдөлж байна. За эндээс хөдөлгөөн тэгээд цаг маань бас болохгүй болчихж байгаа. Дараа өдрийн Pre-London дээр ирэхэд бол хөдөлгөөн аптай байж чадаж байна. Аптай байтай. За эндээс хөдөлгөөн орой эвдлээ Trace-ийн төгсөн энэ жоохон худлаа харагдаад байна. Гэхдээ яг 132
За 132 345 гэдэг байдлаар BYD тэгээд миний яг entry үн маань бүр шал өөр газар гарч ирээд байгааг харж байгаа. За тэгээ энэ дэр бол ямар ч тийм эсэл мэсэл зөөх боломж байхгүйгээр эсэл цохиулчихж байгаа. За тэгээ өлгөн бол эсэл цогсныхоо дараагаар дээшээ явж байгаа нь харагдчихээн те. Энэ дээр гэхдээ заавал зүгээр нэг харъя. Эсэл үнэхээр зүг байсан уу гэдэг. Эсэлийн хувьд бол би бол доошоо нэг 3-аас нэг 5 пипсийн зай тавьдаг. За миний бол 3 байсан байж болох юм байна. За яг энэ дээр ингээд эсэлээ засаа тавиад үзье. За үнэхээр одоо миний эсэл бол тэрхээ ойрцсон байна. Миний нээсэн ханш бол буруу байсан байна гэдэг байдлаар заслаа гэж бодоход тэр эсэл зовх магадaltaй байж юу гэдгийг харъя. За ер нь бол эсэл зовхгүй байх байсан байна. За тэгээд дээшээ энэ бол ер нь тэгээд амьдрал дээр ер нь тохиолддог асуудал та. Тэгээд ер нь бол амьдрал дээр бол арай жоохон ягт үүсэх байсан байх. Эсэл мэсэлээ зүг тавих байсан байх. Тэгээд зарим тохиолдолд гэхдээ эсэл амар тайтны тавьчт юм аа бич. За тэгээд эндээс нэг ингээд daily бол импульс явж байгаа 61.8-тай гээд 4 цаг бол аптай байтай 61.8-тай гээд хоёулаа хамт зэрэг үлдээд байгаа 30 минут бол аптай байтай Prism тавьчраад импульс явах боломжтой. Prism тавьд ирсэн харамсалтай нь бол цаг бол болохгүй. За тийм болохоор дэшээ бол баятахгүй. Дараачих нь өглөө. Дараачих нь өдөр бол аптай байт хэвэр байгаа. За оройгоо эвдээд Prism төхийг хүлээе. Оройгоо эвдээд Prism-тэй өгөөрэй. За Prism төгч байна те. За Euroll байж чадахгүй candle юм шиг харагдаж байна л да. Эндээс бол яг Fibonacci-гийн 23.6 хүрхгүй болохоос яг шиг харагдлаа. Окей. За тэгээд үнцэлгэн бол даун эргэж байгаа 23.6 хүрхгүй болохоор ер нь бол жоохон асуудалтай байгаад идэг. За тэгээд даун эргэж байгаа. Яг нь бүр өндөр түвшний scalp хийж байгаа 5 минут 1 минутын дээр орж байгаа тохиолдол бол саяных бол асуудал юусээ биш. Гэтээ яг энэ хөдөлгөөн дээр бол асуудал болж өглөө. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн uptrend trend buying zone-тэй Prism-тэй хэвээрээ байгаа. 30 минут бол цааш үргэлжлэх магадлал маш өндөртэй. Дээшээ оройгоо эвдээд Prism-тэй хөдөлгөөн өгөөд үргэлжлэх магадлалтай гэсэн чи үгүй оройгоо эвдээд за баг Prism-тэй хөдөлгөөн өгөх зайгүй болж байгаа шиг байна да. Тэгжээтэл ер нь цагч болохоо болчлаа. За дараагийн өдрөлөө шилжлээ. За энэ дээр бол Prism-тэй хөдөлгөөн өгч чинь гэхдээ daily time frame хүрэх хэвээр зэг дээр үрчээд идэг 4 цаг явах хэвээр зэг дээр очиод идэг. 4 цагийн Prism-тэй хөдөлгөөн ирэх хэвээр болчиход байгаа. За 30 минутын үед бол авч чиглэл заагаад байгаа дэр яг гүйхэн байж чадчихвэл оръё. Гүн байвал орохгүй байцгаая гэсэн шийдвэрт хүрнэ. За Prism-тэй хөдөлгөөн бол 38.2-тай. Гүйхэнд гэхдээ эндээс бол угаасаа хаараар хүрэх юм уу 148 148 415 мав гэсэн байдалтай. Юу сэл явцсан уу юу? За тэгээд миний эсэл бол буруу тавигдчихж байгаа. Entry цэг ч гэсэн буруу харагдаж байна. Гэхдээ яг entry цэгийг одоо ямар ч өөрчлөх боломж байхгүй. За тэгээд энэ дэр бол эсэл цохиуллаа. За эндээс бол хөдөлгөөн буцаад эсэл цогчоол дээшээ явах гэдэг нь. Эндээс тийм болохгүй хаа. Гэхдээ daily-ийн Prism-тэй хөдөлгөөн ирэх гээд байгаа. 4 цагийн Prism-тэй хөдөлгөөн баг ирсэн үгүй юу? Саяны хөдөлгөөнөөр Prism-тэй хөдөлгөөн ирчихэж байгаа 23.6 level-тэй нэг bounce impuls хөдөлгөөн явна. За маргааш өдөр нь бол дээшээ buy харах сонирхол байна. Daily-ийн breaking хийхгүй бол buy харна. За дээшээ Prism төгсөн импульс явсан buy харна. Гэхдээ daily-ийн resist бол тэрхий ойрхон байгаад байсан. За daily-ийн энэ resist-тэй тулаад ороод ирсэн байсан. За 4 цаг бол дээшээ импульс хөдөлгөөн хийж байгаа. За 30 минут одоо Prism-тэй хөдөлгөөн үнэхээр гоё өгч чадах юм бол buy дэж болно. Энийг гатаа өгөх хэрэгтэй гэхдээ. За гоё өгч байна. 23.6 level-тэй нэг bounce-тай импульс хөдөлгөөн өгч байгаа шиг харагдлаа. Гэтэ энэ бол бүр цаг нь жоохон тулцсан л хөдөлгөөн байна да. За яг тэр алдах юм байх юм биш. 250-тай дээшээгийн хувьд бол Fibonacci-гийн 23.6-тай нэг bounce-тай импульс хөдөлгөөн дээшээ. За 830 мөчтэй юм уу? За тэр тохиолдолд 255 850 buy гэж үзүүл яаж юм. За ер нь болно дөө. За тэгээ энэ ударсан да ер нь баг. Euroll дээр бариулын дараагийн өдрийн Аз боллоо. Аз дээр унахгүй байна. Лондон боллоо. Лондон дээр ундаггүй, өсдөггүй. Ямар хэцүү хөдөлгөөн бэ? За тэгж жагаад унж орж ирээд daily руу бишээ юу лээ daily мөн билүү? Daily-гийн орой ягаад алгуулсан байдаг вүлээ? Daily-гийн орой руу break-ийн их хөдөлгөөн 4 цагийн эсрэг чиглэлийн хөдөлгөөн. За 4 цагийн эсрэг чиглэлийн хөдөлгөөн daily-гийн орой руу break-ийн их хөдөлгөөн хоёр та хугацаад ер нь доош чиглэлтэй унж орж иж магадгүй болчихж байгаа.
30 минут ч гэсэн down trend selling zone руу шилжсэн байх шиг байна. Тийм байна, шилжсэн байна. За тэгээд өмнө орилго break хийх гэж чадаагүй trace төлөвлөгөө өгөөд buy идэх боломжтой. За энд нэг юм Аз дээр хөдөлгөөн яваад байна. За энэ Лондон дээр хөдөлгөөн 4 цаг бол after buy-тэй хэвээрээ үлдчихэж байгаа юм байна. Оройтой trace-тэй Fibonacci-гийн 38.2-тэй импульс явах боломжтой. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын after buy-тэй хөдөлгөөн байгаа. Тэгээ эндээс азаа ер нь сорихгүй хаа тийшээ. За тэгэнгүүтлээ энд бүр ямар заваа хөдөлгөөн байна. Daily-гийн өмнө өрөөг дахиад шалгасан 4 цаг after buy-тай байсан. За after buy-тай байсан ч гэсэн одоош байгаа trace төлөвлөгөө Fibonacci 38.2-тэй гэж үзэж болно. За ер нь бол 30 минутын дээр after buy өмнө өрөөгөө эвдчихэж л гарч ирэх шаардлагатай болж байна доо. Эсвэл break хийх. Аль нь юм бэ? Аль нь хийгээч. За аль нь чийдгүү дээ. Дэшээчгүй доош очгүй л юм байна. Энд хараа ёроолоо эвдчихгүй юу? Ёроолоо эвдсэн бол аюу азтай. Ёроолоо эвдээгүй байна. Азгүй байна. Азгүй өдөр байна. Азгүй өдөр байна. За тэгээ өдрийн дараагийн өдрийн pre-London руу шилжин. Дараагийн өдрийн pre-London дээр daily after buy-тай daily-гийн tourism-д ирэх гэж оролцсон юм уу гэж харагдаад байна. Орой бол энд үүсгэсэн. Ёроол бол ерөөсөө үүсгэх байгаа юм байна. За daily-гийн tourism-д ерөөсөө ирээгүй байгаа юм байна. Daily-гийн trace-ийн ирэх хэсгийг одоо 4 цагийн шийдэн л дээ. 4 цаг бол after buy-тэй хэвээр байгаа. Trace-ийн Fibonacci-гийн 50-тай impulse явцсан. Тэгээ trace-ийн төлөвлөгөөтэй ирэх болоогүй. Impulse бол still явцаар байх хэрэгтэй юм байна. 30 минут бол after buy-тай, ёроолтой. За buy-т хуу. Buy дата те 165. 165. Окей, 30 минутын trace-ийн төлөвлөгөөр ирсэн. Impulse явах боломжтой. Дээшээ бол зөвлөгөө маань дээшээ 600 гэдэг point-ыг зааж байгаа. Гэхдээ энэ бол fail гэж магадгүй. Одоо уусаа ер нь тэгээд daily-гийн үндсэн trace-ийн төлөвлөгөө ирэхгүй болохоор л тэгээд ер нь дээшээ яваад байгаа мөртлөө fail-тэй байгаа тийм. За дээшээ доошоо яа амар ядаргаатай төлөвлөгөө юм аа. За тэгээд daily-гийн одоо бол daily-гийн өмнө оройн нэлээд орт ирж байгаа. Daily-гийн trace-ийн төлөвлөгөө ирэхгүй байгаа болохоор тэгээд 4 цаг бол ер нь reverse-ийг доош чиглэлтэй daily-гийн break-ийг хийгээд унах боломж бол байгаа өөрт нь. Гэхдээ 30 минут бол break-ийг хийхээс нааш бидэрт юу ч олдохгүй, тохиолдохгүй. Тэгээд дээш өсөөл. Тэгэл оройг эвдсэн үедээ энд эвдээгүй. Оройг эвдээл trace-ийн тэгвэл trace-ийн төгсөн цаг нь яаж байгаа арилжааны цаг уу? Арилжааны цаг байж чадчихна уу? Чадчихна тий. За энэ trace-ийн тэгтээ байж чадах уу гэвэл 97 100-тай 10-ын зэрэгтэй байж чадах юм байна. 125-тай 260-тай гэдэг байдлаар 260 за 65 ч юм уу тий. Тэгээд мэдээж оролтын ханш бол шал буруу газар гарч ирж байгаа. За тэгээд дээшээ явсан TP авсан. Окей. За тэгээ угаасаа энд бол харж байгаа бол би эндээс баялаа, нэг л бай амжилттай боллоо. Эндээс баялаа. Окей. Тэгээ ер нь бол угаасаа тэгээд аналист чинь зөв байлаа гэдэг арилжаа чинь заавал ашигтай байх ёстой гэсэн хууль бол ерөөсөн маркетээр байхгүй. Маркет бол яаж ч чамайг тамалж магадгүй. Окей. Энд бол тэгээд энд ингээд эсэл зогсон. Энд эсэл зогсон. Тэгээд дэшээ. Дандаа дэшээ. За нэг иймэрхүү чиглэлийг тэгээд трендийг мэднэ гэдэг бол ер нь тэгээд маркетинг мэднэ гэж бас ойлгож ерөөсөө болохгүй л дээ. Хүмүүс зүгээр тренд бол чиний фрэнд трендийг л дагмаг гэдэг яг үндэ трендийг эсэргүүцэж арилж болно, даагч арилжиж болно. Тэгээд трендийг дагсан ч ялгалттай байх магадaltaй. Яг тэгвэл энэ бол маркет. За trace-ийн төлөвлөгөө daily дээр их цаг насан байгаа. Daily-гээр resist дээр яваад очсон байгаа харагдаж байна. Daily-гээр resist бол ингэж тавигдах нь зөв баха. 4 цаг дээр бол төлөвлөгөө 4 цагийн after buy-тай 76-тай impulse явах гэсэн хэмжээнд явцсан. Одоо trace-ийн төлөвлөгөө ирнэ. Trace-ийн төлөвлөгөө ирэхэд 4 цагийн энэ орой break-ийг хийгээд гिचтэй энэ ч юу вэ? Энд ч орой байж чадахгүй юм байна уу? Гэтэ яг түүхэн дээр энэ яг body түүхэн дээр энэ орой байх уу? Энэ угаасаа шал худлаа харуулдаг байгаа. Тэгээд 30 минутын дээр бол reverse хийгээд trace-ийн төлөвлөгөө юм бол доош нь sell гэсэн сонирхолтой байгаа. За тэр доор reverse хийх хэрэгтэй байгаа. Одоо бол ямар ч reverse-ийн түвшин алга. За энэ дээр daily дээр бол цаашаа явъя гэсэн сонирхол маш их байна. Daily дээр бол орой үүссэн, ёроол үүсээгүй хөдөлгөөнүүд яваад байгаа.
Тэгээд ээлжил дээр цаашаа явсан ч тэгээд нэг амар холтож чадахгүй хаа. Одоо бол хангалттай холтсон байгаа хөдөлгөөн шүү дээ. Уг нь бол 4 цаг дээр бол аптай байтай, Trace-тэй, Fibonacci-гийн 23.6-тай стил болоогүй дээшээ л гэж зүрж шүү. За тэгээд дээшээ бол дээшээ л 30 м оройгоо идэж чадахгүй гэдгээс л харагдаж шүү дээ. Оройгоо идэж чадахгүй доошо брейкинг хийгээ ороод ирвэл тэгээд хотлаа л гэсэн үг. Тэгээд за брейкинг хийчлээ. Ёроол үүсгэсэн, орой үүсгэж угаасаа чадахгүй газар байна. За эндээсээ хөдөлгөөн. Гэтэ эндээс ийм байхаа. Эндээс энэ түүхэн дээр бас алдаатай байж магадгүй зөө. Ер нь бол энэ угаасаа түүхэн дээр амар алдаатай симуляцны түүх. Эндээс бол сэл байж магадгүй юм. Яг энэ кандл ингэж гарсан хэсгийг би бол яг эргэлзээтэй л гэж бодож байна. Дэйлэн дээр бол брейкинг хийж байгаа. 4 цаг бол доош чиглэлтэй реверс хийгээ ороод ирж байгаа. Энэ дээрээс бол энэ орой бол байгаа гэж бодоход 30 минутын дээр бол энэ орой бол маш гоё гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр за магадгүй 280 тэгэнгүүтлийн доошоо хараар 80 бол хүрэхгүй л дээ. 560 гэдээ хүрчихлээ. 280 560-тай хөдөлгөөн зүгээр сэлтчихээ заяа. Тэгээ эндээс бол яг угаасаа би түүхийг нь зүгээр жоохон эргэлзээтэйгээ болохоор сэлтэж байгаа. Тэгээ хэрвээ түүх нь миний бодсноор байсан бол зүг болно. Миний бодсноор биш угаасаа л ийм түүхтэй байсан бол энэ тэгэл угаасаа л эсэл зөвхөн гэсэн үг. За тэгээд яваалайн брейкинг хийсэн хөдөлгөөн болохоор нэлээд бас волюмтай явж байгаа. Доошоо бол энэ ёроолыг л хийдэг хангалттай. За тэгээд авчиж байгаа. Энэ угаасаа яг миний бодож исэн л түүх байна л та. За daily руу брейкинг хийсэн. Daily-гийн одоо спорттой нуулцсан байгаа. Одоо энэ спортын дээрээс бол ер нь daily бас л брейкинг хийгээл доош унж магадгүй. Эсвэл 4 цаг бол энэнийхээ эсрэг баг зэрэг өсөлт хийж магадгүй. 30 минут тэрийг шийднэ. 30 минут яг тэрийг яаж шийдэх нь харцгаая. 30 минут бол доош шууд орцсонгүй, ёроол үүсгэсэн, тэнд орой үүсгэж чадаагүй хөдөлгөөн байгаа. Нилээ эвгүй байдалд орцсон. Брейкинг хийгээ ороод ирж байгаа. За эндээс Trace төлөвлөгөө гэж байгаа. Дээшээ бай дэх боломжтой төлөвлөгөө үүссэн. Дээшээ баян боломжоо бариад яваад байгаа доошоо. Дээшээ доошоо. За энд. За тэгээ энд бас л адилхан л да. Ер нь бол энэ түүх ийм байсан ч үж болно, байгаагүй ч үж болно. Би энийг бол орой гарсан байх гэж бодож байна. Тэгээ энэ орой өвдрөө Trace түүхүүд эндээс бай дэх боломжтой юм хэлгэл байхгүй. Гэтэ яг энэ удаа бол би зүгээр хаялаа. Угаасаа л явуулчих юм чинь. Тэгээ daily-гийн Trace төлөвлөгөө ирсэн импульс явах боломжтой. Спортон дээр ойсон 4 цаг downtrend selling zone-ийнхоо эсрэг явж байгаа. 4 цагийн үндсэн энэ бол арилжиж байгаа. Дээшээ бол чиглэлтэй өсөлтийн хөдөлгөөн үүссэн 30 минутын дээр Trace төгөөд бай дэх бүрэн боломжтой хөдөлгөөн байсан. Цаг нь бол болохгүй байгаа. Одоо би нэг л орё. Нэг ороод тэгэл өнөөдрийн симуляцнд болоо хангалттай. Энд орой эвдчих тийм байна. Орой эвдчихэнгүүтлээ ёроол эвдчихлээ. За Trace-ийн тавьчраад доош чиглэлтэй унаад байгаа. Daily бол одоогийн байдлаар интерналаар аптай, свингерийн аптай байгаад байгаа учраас үндсэн хөдөлгөөн маань ер нь бол 4 цагийн эсрэг явах шалтгаан бол байхгүй. Тэгэхээр 4 цаг бол яг даунтай юм байна л да өөрөө угаасаа. Тэгээ эндээс одоо энэ орч чалчаа. Тэргатай юм байна. 250. За эндээс бол оролт байхгүй ус. Тэгээд доош чиглэлтэй унж болно. Энэ дээр угаасаа гэхдээ юу яж байгаа юм шүү те. Энэ орой үсээд энд 165 430 165 435 сэл. Окей. За эндээс ажигланаа гэхдээ юу болоод байна те. Эндээс би буруу орсон биз дээ. Энд ёроол үсээд энд орой үсээ энд ёроолоо эвдэлсэн хөдөлгөөн дээр би орсон байна. За sorry. Эндээс буцаад. За энэ хавцанаас энэ угаасаа ингэ тренд баян юу болчихвоо. За эндээс daily бол дэшээ яваа. 4 цаг бол 4 цаг баг дэшээ явах. Энэ орой ингэж гарааг байх гэж бодож байна. Тэгээ ер нь гарцсан бол айгүй хэцүү. 30 минут эндээс авчихна. Эндээс оройг эвдэх хэрэгтэй байгаад байгаа. Оройг эвдсэн Trace-м тавьчирж байгаа гэж үзэх юм бол за эндээс орой эвдэрсэн Trace-м ирсэн Fibonacci-гийн 23.6-тай байх 100-тай дээшээ бол хөдөлгөөнийг ойролцоогоор 100-аас дээшээ 290 за нэг 550 гэж явж та 100-тай тэгснэ 550-тай эсэлээ зөөгөөд явчихна гэдэг утгаар. За энэ бол миний хамгийн сүүлчийн оролт өнөөдрийн. Тэгээд дуусгая. За миний энтри бол шал өөр газар л нэгдэж харагдаж байна да. За илхэн ч юм аа. За орой эвдсэн. За энэ бол ямар ч үсэн орой эвдсэн. За тэгээд яг энд ингээд sorry. Яг энд ингээд Trace төлөвлөгөө гүн орж ирж байхад бол би арилжааг хаана л да. За эндээс магадгүй 5 минутаар нь харах юм бол
Тэгээ энэ хавцаа ирэхэд бол тэгэл арилж явал за close шүү дээ. Close users. Okay. За тэгээ хангалттай. Name, save. Okay. За done. Bye bye.